Тэгэхээр ажлын байрны стресс нэмэгдэх тусам бидний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөө зогсохгүй ажлын бүтээмж буур, хамтран ажиллагчдын харилцаа уур амьсгал муудах, за мөн ажил таслалт нэмэгдэх, ажлаас гарах гэсэн маш олон эрсдлүүдийг дагуулж байна. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол одоо яах хэрэгтэй вэ? Сүүлийн үед та ажилдаа явах дурггүй, магадгүй ажил дээрээ очисон ч гэсэн анхаарал тань төвлөрч өгөхгүй, магадгүй гараас юм гарахгүй байгаа юм шиг тань санагдаж байгаа юм биш үү? Тэгэхээр ажил эрхэлж буй хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд нь тэдний ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг. Ажлын байрны стресс их байх тусам тухайн хүний зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, за мөн чихрийн шижин өвчнөр өвдөх магадлал нэмэгддэг. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд сэтгэл готрол, сэтгэл түгшүүр, анхаарал төвлөрөхгүй байх, асуудлыг шийдвэрлэх чадвар буурах зэрэг нөлөөтэй байдаг. Тэгэхээр ажлын байрны стресс нэмэгдэх тусам бидний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд ийхүү сөргөөр нөлөөлөө зогсохгүй ажлын бүтээмж буурах, хамтран ажиллагчдын харилцаа уур амьсгал муудах, за мөн ажил таслалт нэмэгдэх, ажлаас гарах гэсэн маш олон эрсдлүүдийг дагуулж байдаг. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол одоо яах хэрэгтэй вэ? Тэгэхээр би танд нэгэн чухал аргыг зааж өгье. Юу вэ гэхээр ажлын байрны стрессийг даван туулахын тулд юуны төрөнд та стрессээ тодорхойлох хэрэгтэй. Танд стресс мэдрэгдэх тоолонд та үзэг цаас бариад дараах асуултуудад хариулж чирээ. Танд ямар санагдаж байна вэ? Өөрөөр хэлбэл танд ямар мэдрэмж төрж байна вэ? Хоёрдугаарт энэхүү мэдрэмж юунаас болж бий болсон бэ? Гуравдугаарт энэ хэр удаан үргэлжилсэн бэ? Тэгэхээр дээрх 3 асуултанд та хариулж бичснээр ажлын байрны стрессээ тодорхойлоод тухайн стрессийг хэрхэн даван туулах, хэрхэн шийдвэрлэх арга замаа олох боломжтой болно гэсэн үг. Ингээд өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.